Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр атуусаар бүгдээрээ аялцгаая. За өнөөдөр бүгдээрээ хаагуур аялах вэ гэхээр цаг хугацааны аялал хийцгээе. За бүгдээрээ хаана хүрээд ирсэн бэ? Ямар улирал вэ вэ? Өвлийн улиралд явж байна. Одоо бүгдээрээ атуусаар ямар улиралд ирцгээсэн бэ? Яргуудл ирсэн байна. Хаврын улиралд ирцгээжээ. За бүгдээрээ хаана явж байна вэ? Ямар улиралд явж байна вэ? Зуны улиралд ирсэн байна. Атуусны цонхоор ямар улирал харагдаж байна вэ хүүхдүүдээ? Намрын улиралд явцгааж байна. За сая бүгдээрээ ямар улирлаар аяллаа? Өвлийн улирал, хаврын улирал, зуны улирал, намрын улирлуудаар аялсан. Өвлийн улирал хэд хэдэн сард болдог вэ? Хаврын улирал хэд хэдэн саруудад болдог вэ? Зуны улирал хэд хэдэн саруудад болдог вэ? Намрын улирал хэд хэдэн саруудад болдог вэ? Бүгдээрээ мэдэж авцгаая. За өвлийн улиралд 12 сар, 1 сар, 2 сар. Хаврын улиралд 3 сар, 4 сар, 5 сар. Зуны улиралд 6 сар, 7 сар, 8 сар. Намрын улиралд 9 сар, 10 сар, 11 сар болдог байна. За жилд хэдэн сар байдаг байх нь хүүхдүүдээ? Жилд 12 сар байдаг байна. Тэгвэл 1 сард хэдэн хоног байдаг байх вэ? 30-аас 31 хоногод үргэлжилдэг байх нэ. За тэгвэл бүгдээрээ саяны атуусны аяллаар юг мэдэж авсан бэ? 4 улирал 12 сартай. 1 улирал 3 сартай. 1 сар нь 30-аас 31 хоногтой. За бүгдээрээ атуусныхаа цонхоор харцгаая. Гадаа ямар үзэгдэл харагдаж байна вэ? Өглөөний нар мандаж байна. Одоо бүгдээрээ хаана явж байна вэ? Эргэн тойрноо сайн ажиглаарай. Одоо бүгдээрээ хаана ирцгээсэн бэ? Ажиглаарай хүүхдүүдээ. Одоо бидний аялал хаана ирцгээсэн байна вэ? Эргэн тойрноо сайн ажиглаарай. Зурагт бидний очисон газрууд харагдаж байна. Бүгдээрээ газруудаар хэд хэдэн цагт очисноо мэдэж авцгаая. За хүүхдүүдээ бүгдээрээ дараах 4 зурган дээр өглөө, өдөр, орой, шөнийн цагуудаа мэдэж авцгаая. Өглөөний цаг нь 6, 7, 8, 9, 10, 11. Өдрийн цаг нь 12-оос 17 цаг. Оройн цаг нь 18-аас 23 цаг. Шөнийн цаг нь 24-ээс 5 цаг үргэлжилдэг байх нь. Дараах зургийг ажиглаарай. Цагийн зүүн аль вэ? Минутын зүүн аль вэ? 10 цагийг зааж байгаа нь цагийн зүү. 2-ыг зааж байгаа нь минутын зүү байх нэ. За бүгдээрээ дараах цагны зургийг ажиглаарай. Богино 102 удаа бүтэн дайрахад 1 хоног болдог. 1 хоногт 24 цаг байдаг байх нь. Урт зүү 1 удаа бүтэн дайрахад 1 цаг болдог. 1 цаг нь 60 минут байдаг байх нь. За бүгдээрээ өмнөх зурагнаас юг мэдэж авлаа? 1 хоногт 24 цаг, 1 цагт 60 минутыг мэдэж авсан. За бүгдээрээ бие дасгал даалгавар ажиллацгаая. За бүгдээрээ дэвтэртээ цагийг уншаад зөв зураарай. 2 дахь даалгавар нь нөхөж бичээрэй. За бүгдээрээ хийсэн дасгал даалгавраа багштайгаа хамт тулгацгаая. Өдрийн хичээлээр идэвхтэй оролцож багштайгаа хамт аялсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.